Өгөөрдөн бяцхан энэ робот таны өдөр тутмыг хэрэглэж болж мэднэ. Франц үйлдвэрлэгчийн ёр бусын бүтээл болох Kicker хэмээх энэхүү робот мультимедиа технологийн хэрэглээнд шинээр нэвтрэлээ. Өөр бусад төхөөрөмжтэй холбогддог өндөр технологийн энэхүү ухаалаг робот нь зураг, бичлэг, цахим модос, кино, интернет тоглоом, телевиз гээд бүгдийг өөртөө нэгтгэжээ. Зөөрийн утасгүй энэ төхөөрөмж автоматар хөдлөн явж таны хүснээр гэрийнтэй нь хааж ямар ч контентыг цацаж тоглуулах боломжтой юм. Уг роботын толгой хэсэгт 13 мегапикселийн 360 градус иргэдэг камер сурлуулсан нь өргөн өнцгөр бичлэг хийх боломжийг олгоно. Камер ажиллаж байх үед улаан LED гэрэл асах тул санамсаргүй тохиолдлоор бичлэг хийхвэ гэж санаа зовох хэрэггүй. 5 мегапикселийн урт камер, 2 микрофон нь зураг бичлэг авах, ярих үед хэрэглэгдэнэ. Маш ухаалаг энэхүү Kicker роботод гироскоп, луужин, хурд тогтоогч, зай хэмжигч зэрэг хэд хэдэн мэдрэгчийг сурлуулжээ. Энэ төхөөрөмжийг ашиглан өрөөний чээгшил, хэм, гэрэлтүүлэг зэргийн мэдээллийг авч гэрийнхээ нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдж болох өгөөд гэр бүлийнхнийхээ аюулгүй байдлыг ч үүгээр баталгаажуулж болох юм. Ердөө 8.5 кг жинтэй авсаархан загвар нь нэг өрөөнөөс нөгөөрөө саадгүй орох боломж олгоно. Дуу хоолойн энгийн командуудаар эсвэл бүхэл төрлийн ухаалаг гар утсаар Kicker-ийн эргэх, явах, холбогдох үйлдэлүүдийг алсаас удирдах боломжтой. Литийн ионы том цэник хураагуур нь дүрс сазах, хөгжим тоглуулах, хөдлөн явах зэрэг идэвхтэй үйлдэлүүд хийхэд 6 цаг, харин бусад энгийн үйлдэлүүдэд 3-7 цаг цэмгээ барих баталгаа өгнө.